Үндэсний үйлдвэрүүдэд дэмжих нөгөө талдаа малчнаа дэмжих томоохон шийдвэрийг Монгол Улсын засгийн газар гаргасан билээ. Монгол Улсын засгийн газраас малчтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноосны урамшууллыг 2011 оноос килограмм тутамд нь 20 мянган төгрөгөөр олгохоор болсон. Малчин ноосоо зөвхөн үндэсний үйлдвэрүүдэд тушаасан тохиолдолд урамшуулал авах боломжтой юм. Улсын хэмжээнд ноосны урамшуулалд нийт 9.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ бол урамшуулал төсвөлсөн 20 тэрбум төгрөгийн тал хувь нь үлдсэн 10 тэрбумд харин буцаагдсан байна. Энэ нэг талдаа засгийн газрын тогтоол ихэнх малчны ноосоо тушаасны дараа гарсан, нөгөө талдаа аймагуд малчныг бүрэн хамруулах ажилд хангалтгүй байсан гэж дүгнэж болно. Тэгэхээр өнгөрсөн жил улсын хурлын 30 дугаар тогтоолыг биелүүлэх зорилгоор засгийн газрын 221 дугаар тогтоолоор батлагдсан хонь тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэр тушаасан малчин мал бүхий этгээд малчин өрхт урамшуул олох тухай журмын хүрээнд нийтдээ 20 аймгийн 234 сум нийслэлийн 2 дүүргийн 32921 малчин өрхийн 4925 тонноосонд 9.8 тэрбум төгрөгийг олгоод байгаа. Энэ мөнгийг бол ондоо багтаагаад бид нэр одоо 12 сарын 29-30-нд бүх сумдын төрийн сан банк руу шилжүүлсэн байгаа. Сумдын төрийн сан банкнаас бол иргэдийн хүний хөгжлийн данс руу шилжүүлж байгаа. Тэгэхээр энэ мөнгө бол ямар нэгэн дундаас навсан үйлдвэрт ч юм уу чэнжүүдийн гар дээр очихгүй малчин өрхөх бүрийн хувийн дансанд орж байгаа. Нэг үгээр хэлбэл малчны орлогоор нөгөө талаар бар дотоодын үйлдвэрүүдэд түүхий дээр хангах бодлого хэрэгжиж байгаа гэсэн үг юм а. Түүнчлэн энэ оны ноосны урамшуулал багтсан малчтад энэ сарын 15-ны дотор дансаар дамжуулан мөнгийг нь олгохоор болсон байна. Тэгэхээр энэ жилийн үетэд бол малчин өрхийн 3.1 орчимд нь бол олгогдсон байж байгаа. Тэгээ энэ дээр бас үлдсэн яагаад хоцорсон бэ гэдэг тэр бас хэд хэдэн нөлөөлөх хүчин зүйл байгаа л. Тэгэхээр ноосыг бол хятадын хөрөнгө оруулалттай компаниуд бас нэлээдгүй хэмжээгээр байгаа. Тэд нар бол нэлээд авж байгаа. Хоёрдугаарт нэх юм бол бас ноосоо тушаагаад үндэсний үйлдвэр тушаагаад бичиг баримттай бас хангалттай яг журмын хүрээнд ирүүлээгүй улмаас бас хоцорч байгаа бас цөөхөн хэсэг нь байгаа. Тийм учраас энэ жилийн үедэд бол 3.1 авсан. Бид нар бол мэдээллийг орон нутагт бол хангалттай хүргүүлж байгаа. Тэгэхээр эх жилийн ноос бол үндэсний үйлдвэртэй бүгд тушаагдаж малчт маань урамшуулалтад хамрагдах байхаа. Нийт 30 мянган орчим малчин өрх урамшуулалд багтсан байна. Гэтэл улсын хэмжээнд 180 мянган малчин өрх байдаг. Энэ нь малчтад мэдээлэл бага байгаагаас нийт хураах ноосны 3.1 нь урамшуулалд багтсан байна. Олон Ньюс Пагамсуран Ариун Болноор мэдээллээ.